өвөө та сая хүнд мөнгө аяга өгөөж явуулчихж байгаа юм уу? Аягийг та наваа явчихлаа гэж өвөө асуусан байгаа. Гэтэл өвөө болохоор үгүй би мөнгө аяга ерөөсөө тэр хүнд өгөөгүй. Бодвол хулгайч л биз? Алив би зогсоож бай. Чи араас нь гүй гэсэн баг. Тэгэхэд араас нь гүйж гарвал нөгөө хүн гудамжны голд үнэхээр л хөдөлгөөнгүй зогсож байсан. Сайн байцгаана уу бүгдд энэ өдрийн мэндийг хүргэе. Юу яа Entertainment-ийн Moro нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн түншээр гэр бүлийн гишүүн бүрт зориулсан Канадын алдарт Джеймсон брэндийн витаминууд хамтран ажиллаж байна. Тэгэхээр улирал солигдож байна. Хайртай аавтай, ээжтэй, хань нэжилтийн үр хөвгттэй та бүхэн маань витамин авч уулган эрүүл мэндийг тархлааг нь бас дэмжээрэй. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээр мэдэр. Джеймсон Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. За өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ юу хүргэх вэ гэхээр өмнөх дугаарууд дээрээ бөө удганы түүх болон lam нарын тулааны талаар хүргэсэн. Өнөөдөр надад бас их сонин санагддаг юм юу гэдэг гэхээр чойжин болгох гэж яг юу хэлээд байт юм бэ? Чойжин гэж юу юм бэ гэдэг талаар сонин байсан. За тэгээд нэг тийм актер судлаач Галеретийн бичсэн Гүртэн чойжингийн талаарх комикийн бичиглэл гэдэг судалгааны ажлыг олж авсан. Энийг та бүхэндээ хүргье гэж бодлоо. За тэгээ мөн энэ талаар судалдаг, сонирхдаг, магадгүй танд даалт ертөнцтэй холбоотой сонирхолтой түүх байдаг бол нэвтрүүлэгтэй мань холбогдоод зочноор оролцох бүрэн боломжтой шүү. За ингээд та бүхэнд өнөөдрийн нэвтрүүлгээ хүргэе. Гүртэн чойжингийн талаар өгүүлэх цаг нэгэнд болжээ хэмээн санана. Уг дэдс дунд маань гүртүү хүн байсан юм гинлээ гэх. Тэр бүхэл ургийн авгаа гуртал гүртэнтэй холбож авсан хүн олон ч гэсэн гүртэн гэж жохом ямар хүнийг хэлээд байгаа талаар таймтай мэдлэггүй байх нь олон хэмээн эхлүүлсэн байна. За чойжин гэхээр мөн л ялгаагүй ламын талын догшин сахиустан гэхээс хэтрэхгүй. Гэтэл хэрэг дээрээ сахиусныг нь бос харин сахиусыг нь нэрлсэн нэр байх юм. Энэ бүхнийг өгүүлэхийн өмнө тал бичиг, тайлбар тал сэлт сөхөн харуул эдгээр үгэнд нь маш олон тайлбар байна гинэ. Эдгээр үг нь ихэнхт нь тайлбар байгаа нэ яг тодорхой юм тоочны тайлбар байхгүй алга байна гэсэн байна. Харин Дамбажавын дэлгэрэнгүй тайлбар толно чойжин гэдэг үгийг төвд гаралтай номын сахиус гэдэг утгатай хэмээн тайлаад гонгор, дамдин чойжоо, жамсран, лам, намсрай, цам шаши зэрэг бурхтыг чойжин сахиус гэж нэрлэдэг байна гэж бичээд за мөн жилийн гай барчдыг арилгах, тэрсүү дайсныг даруулах, элбэг хангалуун амьдрахыг хүсэж байгаа сүсгтэн олон чойжингуудын уншлагыг хийлгэж ирсэн уламжлалтай гэж нэмж тайлбарласан байх юм а гэсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө бурхад дотор одоо ингээд догшин буюу хатуу бурхтуудыг одоо ингээд нэрлдэг байсан болоод хэрэгэлдэг тийм ээ нэрлдэг байсан болоо та гэсэн байна. За мөнх тол бичигт гүртэнтэй холбоотой үгсийн тайлбарыг хайвал гүртэм гэж байгаа. Гүртэм шарын шашны чойжин бурхны сүнс оршоох ажлыг хийдэг лам хүний цол гинэ. За өөрөөр бас гүртэмб гэж нэрлэдэг юм байна. Гүртэмж, гүртэн буулгадаг хүн гэж тайлбар толинд бичигдсэн байх юм байна. За монголчууд шашингийн үзэл хүчээр автаад байсан 20 дугаар зуунд гүртэн, чойжинг судлах бүхэл за тэр тухай яригч халгаатай байсан байгаа. Гэхдээ яг ийм боловч их эрдэмтэн цэндийн дамдас өрн бидэн тийм ээ. За бугай хуучаараа тэмдэглэх нэрийн дор олон сайхан мэдээ занг бидэнд бас үлдээсэн байдаг юм байна. Тэгэхээр бахархуу штэ. За мөн ардуудын дунд ч гэсэндээ янз бүрийн домог яриа их байдаг боловч за нэгэнт хідэн үе дамжин яригдж байгаад бол үнэн худлыг нь ялгах дээрээс нь хэтрүүлэг даваа туулга буй эсхийг мэдхэд бэрхтэй байна гэж тийм ээ. Бидний хувьд бол одоо ам намжиж одоо яригдсан иймэрхүү үлгэр домог шиг мэдээ маш их сонсож байгаа. Гэхдээ үнэн худал нь аль нь вэ гэдгийг бол шүүхэд жоохон бэрхтэй байдаг. За харигд иргэд болохоор одоо шүүх хэрэгжүүлөөтэй болж эхэлсэн тийм ээ. Шүүх хэрэгжүүлөөтэй шүтэн бишрэх хэрэгжүүлөөтэй болж эхлээд шашин шүтлэгийн тухай эрэлт хот ярьдаг болж эхэлсэн. Хүмүүс өөрсдийнхөө өвөг дээдсийн тухай номд дуртгал маш олноор хэвлүүлэх болсны ачаар бодит гэрчтэй дээрэс нь илүү үнэмшилтэй мэдээ хараараасаа гарч эхлэх болсон. Жишээ болгоод гүртэн
Чойнда хэмээх хүний тухай баримтыг хоёр номноос иршлээ гэснийг та бүхэнд яг хүрхий. Тэгэхээр сонирхолтой юм байлээ. За, Г ханху гэдэг хүн зүүдэнд ч ороогүй тавилан гэдэг номоо 2008 онд хийлүүлсэн байх юм аа. За, энэ нь нэмж засварлаад хоёр дахь хэвлэл гэнэ. Энэ номонд байгаа Гүртэн Чойнда хэмээх гарчигтай дурсамжинда юу гэж бичсэн бэ гэхээр одоогийн Говь Алтай аймгийн Тэнгэл сумын нутагт байсан усан зүйлийн хүрээ хэмээх алтарт хүрээнд сууж байхад 1930-ад оны үед шар шувталсан ч ойролцоо хідэн суманда идшидээр гайхагдаад баривчлагдсан хэлмэгдэжсэн Луузангийн Чойндан ламын тухай өгүүлсэн байдаг байна. Тэр энэ номыг бас нэг авч хармаар л юм байна. Зүүдэнд ч ороогүй тавилан гэдэг нэртэй юм биш үү? Г хандхүү гэдэг хүний нэртэй юм байна. Түрүү нэрийг бургуулж ирлээ. Хандхүү гэдэг хүний нэртэй. За ингээд өгүүлсэн байдаг байна. Чойндан лам болохоор 2 ч удаа баривчлагдаж 1950-ад оны сүүлээр суллагдаад Хүрээ хотод амьдрах болсон байна. Ингээд дараа нь Улаанбаатар хотод Зайсангийн аманд сууршин амьдарсан байна. Энэ үед зэхүү болох Мажаагийн дэмчиг дэрэгдэн хань бараа болдог ажилтай. Олон жил хажууд нь байсан дэмчиг мөн ч олон янзын тохиолдлуудаас хуучилж үлдээсэн байдаг. За, өвөөхийн юу гэж хуучилсан бэ гэхээр өвөөгийн нүдний хараа нилээд муутсан гоё байсан. Нэг удаа гаднаас намайг орж иртэл танихгүй хүн өвөөгийн хажууд сууж байснаа ширээн дээрх том мөнгөн аягыг нь өвөртлөөд яаран гараад явчихсан. Би ч учрыг сайн ойлгоогүй. Тэгсэн өвөө асуулаа л да өвөөгөөс. Өвөө, та сая хүнд мөнгө аяга өгөөд явуулчихж байгаа юм уу? Аягийг та наваа явчихлаа гэж өвөө асуусан байна. Гэтэл өвөө болохоор гүгүй би мөнгө аяга ерөөсөө тэр хүнд өгөөгүй. Бодвол хулгайч л биз? Алив би зогсоож бай. Чи араас нь гүй гэсэн баг. Тэгэд араас нь гүйж гарвал нөгөө хүн гудамжны голд үнэхээр л хөдөлгөөнгүй зогсож байсан. Химэн дэмчгийн ярьсныг Говь Алтай аймгийн 10 жилийн дунд сургуулийн захирал Осрын төвд хуучилсан байдаг байна. За, мөн шогт зохиолч дэмчиг 1972-1991 онуудад Говь Алтай аймгийн зарим сумдаар сурвалжлах ажиллаар явахдаа нэг айлд яваад оржилтэй. Ортол айлын эхнэр ихэд танимхааран цайлж дайлаад хөл алдаад л явчихж. Бөө юм бола за та дээшээс уйдууд уу гэл ихсэн юм байна л да. Тэгээ удалгүй өмнөх айлын эхнэр инх ухаачилсан байна. Юу гэсэн бэ гэхээр би танаа өвөөгийн ачаар хүн болсон хүн байгаамаа. Намайг өлгийдөд өвчин орооход байдаг байсан гинлээ. Ер нь л өвчнөөс алдаггүй байсан. Тэгээд үзүүлж харуулж ном айлтгуулахаар Чойндан лам ахыг авч ирсэн байгаа даа гэд залж ирсэн юм байна л да. Лам ах намайг үлдээгээд бусдыг нь хөөж гаргачаад том тохойг гал дээр тавьчихад гал үрдэж эхэлсэн гэнэ. За, ингээд гал үрдэнгөө намайг нүцэглэн хідэн хэсэг мөчлөөд тоогоор уух хийчихсэн гэж байгаа. Аимшигтай яа. Тэр хүүхдийг амьдаар мөчлөө тоогоор уугаад хийчихэж л тээ. Гэтэл ээж энэ бүгдийг дотоороо өнгөж харж хагаад за юу болох нь үдээ гэж санаа зовсон их хөлгөн болсон. Дотоороо өнгийгээд харж л байж л тээ. Гэтэл тэрхэд их хүний нүдэн дээр үр хүүхдийг наваачаад тоогоор мөчлөөд үйчихсэн байгаа юм л та. Тэрийг харсан их ээж нь ухаан алдаад очиж. Ингээд нэлээд хэсэг байж байгаад ухаан орсон байгаа. Ухаан ороод гэртээ гүйж орвол хүүхэд нь зүгээр орон дээрээ унтаж байж гэнэ л дээ. Тэгээд лам хэлсэн байгаа лам ах нь болохоор одоохон хүүхдтэй буруу ингэртэй баривч шидэж өгөө гэчихэд өөр илүүдлээ дутуу юм ярилгүйгээр мордоод явчихсан гэдэг. Ээдтэй мөн чих лот хүн байсан юм билээ гэж тэр эмэгтэй сүсгэлэн ярьсан хэмээн номондоо бичсэн байна. За, тэгэхээр нөгөө нэг ээжийнхээ нүдэн дээр хүчлүүлээ тоогоонд өгдөд байсан хүн өөрөө энэ түүхийг ярьж өгсөн байдаг байна. За, дараад нь юу гэсэн гэхээр афоризм зохиохтой гарууд нэг юм байгаа. Даан жирт хороогор гэсэн манай сайн зохиолчдын нэг одоо дэмчгийн тухайд өгүүлж байгааг эрхэм уншигч та анзаарсан бизээ. Одоо сонсож байгаа та бүхэн анзаарсан байхаа гэж бодож байна. Тэгэхээр актер бичдэг байж. За, гүртэн хүмүүс яадаг юм гэхээр нэлхсийг мөчлөх, чанах зэрэгээр идгээдэг байсан тухай олон хүмүүс тийм ихэнх хууч яриа бол гардаг. За, тэгээд энэ хоорондоо нэг их зөрөөд байдаггүйгээс харахад энэ нь нэлээд юм түгээмэл засал байсан юм болоо да гэж бичигдсэн байна.
За гүртэн хүний хамгийн гол багаж одоо зэвсэг нь юу байсан бэ гэхээр том утга байдаг байсан. Биедээ бол байнгын том утга авч явж идэг байсан байна. Заримдаа сэлэн байсан ч гэсэн үнийг нотолдог байгаа. Тэгэхээр одоо хүн харахад л тийм мөчлөөдөлтэй тастаад байгаа юм шиг хэрнээ. Энэ бол зүгээр л домын аргаар эдгэж байгаа нэг хэлбэрл байх нь л тийм. Ингэж үүлээ гэдэг байсан байна. Цяолно ташууртай эмээ гэж нэрлэгдсэн чулуу татаж мэрэглектэй гарамгай, арга дум сайтай, цэнцрүү химээх буянтай буурал гүртэн удамтайгаа хэлсэн байна. Ингээ хэлээд гүртэн ах нь яадаг байсан гэхээр өөрийнхөө сэлмээ тарны хүчээр зангидаад идэх те зангидаад ууланд тавьчихсан. Нутаг явбал олчмоор бодогдох юм хэмээн нас дээр гарсах хойно ер нь мөхс бичээж надад хідэндээ ярьж байгаад амжилтгүй өвөд болсон хэмээн бичсэн байна. За тэрээр өөрөө дурдсан бэ гэхээр баг залуудаа гүртэн өвөөгөө бууж байхыг нь олон удаа харж ирсэн. Яг хажуунаас нь хараад ингэ явж ирсэн. Хоёр гартаа нэг сэлэн бариад за ингэ эргэлдүүдийг бол харж ирсэн болоо да гүртэн бууж явах юм анахан тойжин бууж явахыг юу анзаарч ирсэн уу да. Тэгээд тэр буух үедээ болохоор хоёр сүвээр үгээ бүлдэг байсан. Сэлмээрээ тийм ээ бүлэхэд гидсэн дотор сэлэм нь хэрхэн харшилтхан сосгож идэг байсан гэж байгаа. Гидсэн дотор хоёр сэлэм орсон ингээ харшилтна. Бас л айхтар байгаа шүү. Тэгэж хуучилсан байгаа юм. За ингээ тэрээр ховд нутгийн хүн байсан бөгөөд ер нь ховд говь алтай Баян хонгор зэрэг аймгийн нутгаар гүртэн удамтан олон байгаа нь анзаарэгддэг хаа гэсэн байна. Тэгэхээр бас энэ талаар та мэдээлэл байвал бидэнтэй бас хуваалцаарай. За ингээд Дашууртай эмээгийн өгүүлдэгтээ төстэй хуучийг Говьалтай аймгийн Уугуул гээ хандхүү бичсэн номонд бас оруулсан байдаг байх нэ. За энэ хууч тэр юу гэсэн юм бэ гэхээр бас нэг удаа нэг айл хүүхдээ ороогоод байхаар нь тийм ээ аврал хүсч чонд нь лам ахыг нь залжилтэй. Гэрийнхнийг нь хөөж гаргаад хэвтэрдсэн 3 настай хүүг нь татж босгоод ирсэн. Тэгснээ сураар ороолгоод утгаар нэвт сүлбэд эхэлсэн баг. За энийг харсан ээж аавнуудаа баг хагалцгаалцсан үстэй. За ингээд эхэлсэн. Тэгсэн удалгүй яасан гэхээр утгаар сүлбэлж эхэлснээ цогссон харганаар төөнөж эхэлсэн ба. Нэгсдэ түлж эхэлсэн байна л да. Харган түлж чаад лам ахыг дагаж очисон дүү бигдсэн үүнийг хараад ихэд айсан. Одоо хамт явжсэн дүү байгаад таач одоо юу хийж байгаа юм бэ? Болооч хэмээн хашгирч өргөсөн ба. Энэ дуугаар нь гадаа байсан хүүгийн эцэг их хоёр гэртээ хараад орвол хүүхэд нь орон дээрээ. Чойнд нь лам ах болохоор галтаа цуцлаа зуухран шургуулад ингэ сууж исэн байгаа. Тэр одоо битээр ингэж үзүүлж харуулдаг байсан юм болоо даа л гэж бодож байна. За тиймэрхүү юм сони явдлаар дүүрэн энэ чойнд нь лам ах 3 үеийн гүртэн байсан гэж энэ түүхэндээ одоо энэ номонд бичсэн байдаг байна. За энд нэр дурддагдж буй бигзэн хувьсгал тэмцлийн Ахмад зүтгэлтэн яавч худлаа хэлэхээргүй тулхтаасан хүн байсныг би мэдэх юм аа хэмээн дурдсан байна. За цааш нь юу гэсэн байдэн гэхээр эдийн засгийн ухааны доктор Д. Шомбодан хэлэхдээ болохоор миний ээж удвал 3 дахь төрөлж дээрээ их удаан өвдөж сандрахад аав маань чойндон лам ах дээр очисон. За ингээ очиод чойндон лам ах байдлыг сонсоод тарин уншиж сэржин мөргөөд санаа битгий зовоо. Чамайг харахад эхнэр чинь төрчихсөн байна. Баруун нүдэндээ улаан гэрэлтэй эрэгтэй хүүхэд төрхнээ. Их эрдэм номтой хүн болно. Харин жаахан бүхэлгөө эрэгтэй юм байна дөхөө гэд жижигхэн чөдөр за дээрэс нь төөх хэрийн улаан суухай ташуур хоёр ширхэг сахиусыг өгсөн байна. Аавыг гэртээ ирэхэд ээж төрж өгсөн шүл угаад сууж байгааг нараад нүдэндээ ч итгээгүй гэдгээ хэмээн хуучилсан байдаг. Тэгээд мөн цааш нь юу гэсэн юм бэ гэхээр нэг үнэхээр сонирхолтой юм хуучаараа нэг явагдаж байна. За аав маань чойндон лам ахыг ээдтэй мөн ховор хүн шүү гэж байнга дурсан ярьдаг байсан юм. Би 8 нас хүртлээ 2 сахиус зүүж чөдөр ташуур хоёр маань одоо нөгөө үүж яваасан тийм ээ ташуур маань орны толгой дээр байдаг байсан гэж ярьсныг зохиогч мөнөх дурсамжиндаа бас оруулсан байдаг байна. За ингээд чойндонгийн төрсөн дүү ил шарвын хүү сэтгүүлж содном жамц даалт түүхийн ил хуудас гэдэг номонд. За талт түүхийн ил хуудас гэдэг номон дээр маш сонирхолтой олон зүйл байгаа. Номонда авгал ламын тухай миний аав нар болон нутгийн хөгшчүүд манай сумдаа залхаа оршдог бугад төгрөг шарга дарив сумдын ахмадууд
үлгэр домог мэтийн түүхүүдийг олноор нь ярьдаг байсан. Энэ тухай мэдих ийм төв хуйшлага ахмадууд манай нутагт одоо ч мэрсээр байсаар байгаа хэмээн баталсан байдаг байна. Тэгэхээр энэ бол нөгөө худлаагүй гэж ярьдаг шүү дээ. За яг хөө текстүүлээд ярьдаг хүмүүс ч байдаг. Гэтэл яг үний ярьдаг. Тийм тухайн үед нь гэрч болж байжсэн хүмүүс олноор бас байдаг байна. За цааш нь юу гэсэн гэхээр 1973 оны 100 миний бие авгах дээд орж болон гиндингийн балхуу нарыг дагаж чойндан гавжинд очих завшаан тохиолдсон юм. За ингээ очсон байна. Тэгэхэд нь гаадангийн чойжол ажаад тэр хоёр хөгшин буйны ном хуруулахаар за бас өөртөө ч гэсэн уншихаар явхад нь би тэдний ном судрыг нь хүмүүсээс нууж хааж 70 кг-ийн шуудаад хийж өөрч дүрсээр явсан байгаа юм. За ингээд чойндан гавжих тэр үед зайсан толгоон урд өөрт нь одоо цас бороо салхишуурнаас хамгаалсан төмөр дээвэртэй гэрт байсан байна. Тэгээд тохоо өндөр алтан шармал гуйлан гурван бурхантай олон судар номтой цай эдэний 9 цогцтой айл байсан. Тэр үеийн төр засгийн тэргүүн Цэдэнбал улс төрийн товчооны нэг гишүүн рагчаанаар чойндан гавжаад үзүүлж зам мөрөө засуулдаг мөртөө энгийн иргэд хөдөлмөрчд биднийг хориглоод байх байсан юм а гэж дорж балтгуунаар харилцан ярилцж байв гэж дүрсүрэн бичсэн нь үүнийг давхар баталж байгаамаа гэсэн байна. За энд өгүүлж буй гүртэн чойндантай ботог залхаа одоогийн Говьалтай аймгийн Бугад суманд ойролцоогоор 200 жил хэмнэртэй амьдарч байсан гүртэн Даажа хэмээх доржийн дахиж байсан уул хайрах нь өнөөж гүртэнгийн хар нэрээрээ оршиж байгаа. За түүний үр хүүхдэн ч өнөр олоолаа болсон гэж бичигдсэн байна. За энэхүү гүртэн болоод хүү чонд нарынх нь үзүүлжсэн асан маш олон тийм ээ эд шидийн талаар нутгийн олон дунд домог яриа нэлээд олон буюу одооч яригцаар байдаг байна. За гүртэн чойжингийн талаарх мэдээс сэлд цуглуулж харьцуулж үзэхэд энэ нь олон талаараа бөө мөргөлийн онго дуудахтай адил төстэй анзаарэгдэж байгаа. Ер нь бөө мөргөл үүссэн онго дуудахтай яг нэг тийм байдал трансын байдал ч юм ордог. Гүртэн бас яг нэг тийм байдалд орж байгаа нь харагдаж байдаг юм шиг сонирхолтой. За энд нь юу юм гэхээр энэ талаар илүү их тодорхой өгүүлсэн хүн бол болохоор 15 дахь далаалан байна. За 15 дахь далаалан данзан жамц болохоор өөрийн намтар сэлдээ англиар өгүүлснээр Абакос гэдэг хэвлэлийн газар хэвлэн гаргасан байдаг. За түүнийг нь орос хэлний орчуулсан хоёр эхээс ид шидийн тухай өгүүлснийг бүлгийг нь хүндэтгэн хүлээж авсан нь номд хүмүүн төмөр тохоо абууга харьцуулсан байдаг гинэ. Монгол хэлний буулгасан нь энэ гүртэн чойжингийн тухай мэдээ ер нь бол их сурвалж болоод явж байгаа гэсэн. За тэнд нь юу гэж өгүүлсэн байдгийм бэ гэдгийг орчуулснаар та бүхэнд баг зэрэг хүргүүл. Хүний сэтгэлийн ертөнц, байгаль ертөнц хоёрын хоорондын зууч болж үйлчилдэг эрхэм хэнийхэн хүн байдаг бөгөөд тэднийг гүртэн буюу шүтэн орших бие гэсэн утгаар ойлгохдохоор нэрлэдэг юм а гэсэн байна. За тэрчлэн зүнжтийн тухай ярихдаа тэднийг хүн мэтээр хэлэх нь зүгээр л ойртуулсан хэрэг болохоос наривчлан үзвэл угтаа тэр нь аль нэгэн тодорхой эд юмс бурхны дүр мэд эсвэл газар орон уулус хүн зонлогоо холбогдсон шүглсэн сүнс байдалтай гэж тодорхойлбол зохино гэдэг ч юм. За тэгэхээр нэг сүнс байдалтай зүйлийг хэлж байна гэдэг энэ тодорхойлтноор гараад ирж байгаа юм тийм ээ. Харин үүнийг нь хүн төрлөختнөөс ангид өөр бит байдгийг шүтдэг мэтээр ухааруул буруутнаа гэж бичсэн байна. За мөн нээчүүн чойжин анх энэтхэгийн мэрэгнгийн Дармабалын хувилгааны залхамжлагчдыг Төв Азийн Бата хор хэмээх нутагт залрахад бараа болж төвдөд хамт ирсэн байна. За улмаар манай эртний 8 дугаар зуунд цаашаа юу болов гэхээр 8 дугаар зуунд Төвдийн Тэсрэн дэвзэн хааны үед болохоор түүний энэтхэг Тантра його Төвдийн шашны дээд аврал дээд багш Ловон Бадамжуна Төвдийн Самья хийдийн сахиусаар залсан байдаг байна. За хожим тухайн үедээ Бревен хийдэд шатарлах болсон үед нь 2 дугаар Далай-лам түүнтэй тун нэгт харилцах болсон бөгөөд сүүлдээ Далай-ламын бүх төрлийн цоожин сахиус нь дорж дагдаг болжээ гэж Далай-лам өгүүлсэн байдаг байна. Ингэж болсон байдаг. Тэгэхээр бөө нар өвгдээцийн сүнс рүүгээ харьцахад тэдгээр онгийн аль нэг нь толгой онго буюу голлох сахиус болдогтой адилхан байдаг байна.
За тэгэхээр бөө одоо юу гэдэг юм бэ? Бөө мөргөлд бол нэг хүн дээр хит хитэн одоо онх буудгийг бол манайхан битнэ. За энгийнээр хэлэхээр харын шүтэн буулаа, цагааны шүтэн буулаа. За ингээд намдан дөрлөг буулаа гэдэг ч юм уу тийм ээ. За нэг бүр энгийнээр ярахад имээ буулаа, өвөө буулаа, хатан буулаа гэж яригдчихэдэг. Гэтэл тэднийг базаж ингэж барьж идэг. Толгой өнгө байдагтай адил буюу гүрстэн толгой өнгө болон цалардаг баг нэ. За өнөөдөр энд хүргээд гүрстэн жижигийнхаа талаар үйлсийг хоёр таслыг маш урт учраас тэгээ хоёрдугаар хэсгийн дараагийнхаа дугаараар та бүхэндээ хүргэе гэж бодлоо. Тэгэхээр энэ талаар сонирхдаг, энэ талаар одоо мэддэг, судалдаг, за дээрээс нь илүү сонирхолтой яриа тийм ээ хууч яриа танд байдаг бол бидэнтэй холбогдоод нэвтрүүлэг зочноор оролцох бүрэн боломжтой шүү. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн бүр зориулсан Канадын алдарт Джеймс Мэрендийн витаминууд байлаа. Дараагийнхаа дугаараар иргэн баярт харуулцгаая. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.